За өглөөний төргийн хүрэлцээрс маш их баярлалаа. Өглөөний мэнд төрх. За тариаланчдын хувьд бол одоо маш одоо эд завгүй ажлын цаг байгаа. Тэгээд та бүхэн ер нь одоо олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан дотоодын одоо шатгууны үнийн өсөлт ч гэдэг юм уу те энэ нөхцөл байдал дээр яг ямар одоо арга хэмжээ авна гэж төлөвлөж байна. Эрсдэл ер нь хэр өндөр байна. Тэгэхээр энэ жил бол бас тариаланчтай хувьд бол нэлээд онцлогтой ийм жил юм байгаа. За эрсдэл бол нэлээд өндөр байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн одоо долооны улирлын гантай холбогдуулаад манай тариаланчид өнгөрсөн жил ургац авч чадаагүй. Тийм болохоор ургац авч борлуулалт хийх учраас санхүүгийн нэлээд хүнд байдалтай байж байна. Тэгээ өнөөдөр яг тариаланч тулгарч байгаа эрсдэл гэх юм бол нэгдүгээрт санхүүгийн бэрхшээл байгаа. За 130 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн асуудал бол улсын төсвөөр суулгаад энэ зээл олголт явж байгаа. За сая бас хүнс хөдөө аж ахуйн сайдын хувьд бол дахиад нэг 30 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт бий болгоод нийтдээ 150-60 орчим тэрбум зээлийн асуудал яаж байгаа. Гэхдээ энэ зээлийн олголтын дээр нэлээд олон хүндрэл бэрхшээл гарч байгаамаа. Хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгө хөнгөлөлттэй зээлэн дээр аж ахуйн нэгжүүдэд маш өндөр шалгуур тавиад банкуд одоогийн байдлаар бол нэг аж ахуй нэгжийн маань бол маш одоо бага гэж хэлж болохоор хувь нь бол энэ зээлд хамрагдж байгаа. За нэлээд одоо санхүүгийн чадвартай аж ахуй нэгжүүд хамрагдсан. Газар тариалангийн салбарт бол иргэд жижиг аж ахуй нэгж маш олон байдаг. Тэд нар бол одоо энэ зээлийн шалгуурыг давж чадахгүй байна гэсэн ийм асуудал тавьж байгаа. За хоёр дахь нь бол мэдээ шатхууны үнийн асуудал байж байгаа. За засгийн газрын зүгээс бол нэлээд олон арга хэмжээ авах гээд маш хурдан шуурхай ажиллахаар бол хичээж байгаа. Гэхдээ энэ өөрөө одоо нөгөө хаврын тариалт бол цаг үетэй цаг хугацаатай уралдсан байдаг учраас энэ дээр бол нэлээд шуурхай арга хэмжээ авахгүй бол бас л шатхууны олголтын дээр нэлээд анхаарал татж байгаа. Шатхууны олголтыг бол шууд бэлэн тооцоогоор хийж байгаа. Гэтэл нөгөө аж ахуйн нэгжүүд маань иргэд маань бол бэлэн мөнгө бэлэн одоо хадгалцсан гэдэг юм уу тийм мөнгө байхгүй учраас бол тэр шатхуунаа авах за хурааж хуримтлуулах савны асуудал нэлээд олон асуудал байгаа. Ерөнхийдөө бол 10,000 тонн шатхууны 6,000 орчим тонныг нь аваад одоо ингээд нөгөө 4 сарын 15-ны хугацаанд өчтөр ингээд дууссан байж байгаа. Тэгэхээр дахиад үлдсэн хугацааг нь одоо засгийн газрын зүгээс шатхуун импортлж аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж олох тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээд дараачийн өрншийн асуудал, намрын одоо ургац сургаалтай асуудал дээр бол мэдээж шатхууны үнийн өсөлт нөлөөлнө. Тэгэхээр бүхэлдээ ирэх намар бол газар тариалан бүтээгдэхүүний үн өсөх зайлшгүй одоо юм нөхцөл бий болчиход байгаа. Гэхдээ энэ үнийн өсөлтийг бууруулах тал дээр бол маш уурхай арга хэмжээ авч тасралтгүй арга хэмжээ авах нь бол хамгийн чухал. Тэр хоёр гол эрсдэл бол энэ дээр байна. За гурав дахь нь бол мэдээж үрийн хангамжийн асуудал. Нодлон мэдээж үрээ бэлдэж чадаагүй, үр тариан дээр ч ялгаа байхгүй, төмсөн дээр ч ялгаа байхгүй, үрийн асуудал нэлээд хүнд байж байгаа. Одоо төмсний үрийн асуудлыг шийдсэн 10,000 тонн дутагдсан түүний 5,000 тоннын импортлогт аж ахуйн нэгжүүд оруулж ирнэ гэж байгаа боловч импортлогт аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөр холбоон дээр уулзалт хийхэд бол яг та нар оруулж ирээ гэсэн одоо ямиг л одоо үзэд аж ахуй яам сөдөө шин корпорац өгсөн болохоос яаж оруулж ирэх юм, тээвэрлтийн зардал дээр яах юм, логистик ямар хүндрэл гарах юм, орж ирсэн ямар аж ахуй нэгж ямар үнээр яг хуваарлах гэж байгаа юм бэ гэдэг асуудал дээр бас шийдэл байхгүй байгаа гэж байгаа. Энэ бүхэн бол нэлээд олон эрсдлийг дагуулж байгаа. Одоо тэгэхээр та бүхний харж байгаагаар шатхууны асуудлыг бол нэн даруй шийдэх шаардлагатай. За одоо ер нь хавар намар одоо ингээд аваад үзэх юм бол тариалангийн салбар ер нь хичнээн хэмжээний шатхуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар татаа авалтанд одоо хангалттай нөөц байгаа гэж одоо засгийн газар бол уг нь мэдгэж байгаа тийм. Тэгэхээр татаа авалтын хувьд ер нь ямар эрсдлүүд тулгарч байна? За яг бэлэн мөнгөний асуудлыг бол та сайн ярьсан. Тэгэхээр шатхуун бол одоо ингээд хаврын тариалалт өрн шин тодорхой хэсэг ихэд 10,000 тонн. За намрын ургац сургаалтанд бас 5-аас 6,000 тонн шатхуу хэрэгтэй гэж байгаа. Энэ шатхууны за хангалтын асуудлыг бол хэвийн хэмжээнд татах асуудал хамгийн нэгдүгээр чухал. Хоёрдугаарт үнийн тодорхой төвшөнд бариад явах юм бол хаврын одоо буудай, төмс хүнсний ногооны үнийн өсөлтөнд нөлөөлөх юм байна. Тэгэхээр ер нь газар тариалангийн салбар Монгол улсын хувьд бол эрсдэлтэй салбар. Бид нар одоо тийм тохиромжтой бүс нутагт байдаг ард түмэн биш. Тэгэхээр бол энэ татаас нь зайлшгүй байх хэрэгтэй. Ер нь дэлхийн бүх улс орнууд бол хөдөө аж ахуйн салбар татаастай байдаг л да. Тэгэхээр Монгол улсын засгийн газраас энэ татаас дэмжлэгийг тодорхой болгож байнгын одоо байлгах хэрэгтэй. Асуудал дээр бид нар бодлогын тогтвортой байдлыг хангаач гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг жил иймиг өгөн дараагийн жил нь байх ч юм уу бүү ч юм гэсэн байдлаар биш. Ерөөсөө Монгол улс газар тариалангийн бүтээгдэхүүний дотоод одоо зарим нэг нэр төрлийн бүтээгдэхүүнээр 100% хангах тодорхой хувийг нь хангана гэж бодож байгаа бол ямар хэмжээний дэмжлэг байх ёстой. Тэрийг нь улсын төсвөөр
бараггүй суулгадаг. За тариалан ч юм бол за 3 сарын 1-нд би тийм хэмжээний зээл авчна. За өөрийнхөө ийм хувийг бэлдээд ийм хувийг нь бол бас засгийн газрын зүгээс тэмдэглэг аваа явуулна гэдэг тодорхой байх хэрэгтэй. Тэгвэл хавар ус ойн ярьдаг. Тэгээд нөгөөх нь өгөн өгөхгүй банкны шалгуур бусад юм ярьсаар явтал хаврын тариалт болдог. Тэр өнөөдөр энэ жилийн байж байгаа байдлаар бол бидний нөгөө төлөвлөсөн талбайдаа тариалах уу юу гэдэг асуудал одоо маш хүндрэлтэй байна. Одоо саяны хэрсэн 3 хүндрэлээс шалтгаалаад жишээлбэл 16,000-га төмс тарина гэдэг 10,000 тонн өөрийн дутагдал байгаа. 5,000 тонныг л импортоор авах гэж байна. Импортоор авах маань одоо болт гэрээ хийгдээгүй. Аж ахуйн нэгжүүд таанаас Оросоос одоо дамжиж оруулж ирнэ. Германаас авна. Гэхдээ энэ маань бол санхүүгийн хувьд бол зээлээр авна. Авчирсан хойноо яг бид нар одоо тээврийн зардлыг нь өөрсдөө дамжуулаад ороод ивч гэсэн 9 хойно хамгийн гол нь яг оруулжсэн үрийг маань авах уу гэтэл маш үнэтэй элит төр ч юм уу нэгдүгээр зэргийн үгээр оруулаад ирдэг. Гэтэл нэг аж ахуйн нэгжүүд маань тариалтай хугацаанд хойшилцаа одоо авах боломжгүй гэх юм бол тэр бүхэлдээ бараг аж ахуйн нэгжээ шатлалт болох гэдэг. Энэ бүхэн эрсдэлтээр бол бас тодорхой хэмжээний арт талыг даасан тийм шийдвэрүүдийг засгийн газраас хурдан гаргах шаардлагатай гэж байна. Одоо бол яг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад мэдээж дотоодд эрсдлүүд үүсэж байгаа учраас засгийн газар арга хэмжээ авах шаардлагатай гэж та хэлж байна. За одоо тэгэхээр таны ярьж байгаагаар ер нь энэ зээл хамрагдах аж ахуйн нэгжүүдийн жижиг одоо аж ахуйн нэгжүүд гэж байна шүү дээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд бол зээлийн шаардлага хангахгүй гэж байна. Тэгэхээр энэ салбар өөрөө ер нь цаашдаа явахын тулд одоо бизнесүүдэнтэй хэр чадвартай болж байна, хэр одоо томорч өсөж хөгжиж байна. Тэгэхээр манай салбарын өмнө тулгамдж байгаа хамгийн гол асуудал бол энэ салбарыг бие дээр нь биеинд алгах тийм зайлшгүй байгаа. Тэгвэл жил болгон одоо ямар дандаа дэмжлэг хүсдэг ч юм уу эсвэл ингээд жил 3 цаалдаад тэгээ энэ бүхэн дээр бол бас тариаланчдын өмнө тулгарч байгаа асуудал бол бид нар өөрсдөө энэ салбартаа хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлэх, инновац нэвтрүүлэх ийм зайлшгүй шаардлагатай. За хоёрдугаар энэ урт хугацааны дэмжлэг нэлээд шаардлагатай байна. Тэгвэл ингээд одоо газар тариалангийн салбар бол 2 жилийн циклтэй байхгүй. Гэтэл зээлийн дэмжлэг жишээлхэн бол 1 жилийн циклтэй байх жишээтэй. Тэгэхээр энэ урт хугацааны ийм дэмжлэг, доктортой дэмжлэг хоёр л энэ салбарын хөл дээр нь зайлшгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол одоогийн олгож байгаа 160 тэрбумыг эргэлтийн хөрөнгөний зээл боловч илүү урт хугацаанд олох шаардлагатай гэж тааж байна. Техник шинжилгээний зээл гэдээ байж байгаа. За жишээлбэл энийг одоо 1 жил тухайн жилүүдэд олгочоод за тодорхой хугацааны дараа олохгүй байх ч юм байна. За импортын татвараас нь чөлөөлнө гэж яснаа 2 жилийн дараа чөлөөлөхөө болно гэдэг ч юм. Тэгэхээр бидний засгийн газраас мэдээж олон арга хэмжээ авч байгаа тариаланчид баяртай байгаа. А гэхдээ энэ дэмжлэгээ доктортой байх хэрэгтэй. Нэг засгийн газар солигдонгууд өөр болгож болохгүй. Жишээлбэл одоо төрөөчний ерөнхий сайд 100,000 тонн үр тариа буудаг бол Монгол улсын засгийн газрын нөөцөд худалдаж авна гэдээ амлацсан байх хэрэгтэй. Би тэгэхээр бодлогын залгамж халаалнуудаас намар бол энэ 100,000 тонн буудагаа бол худалдаж авах шийдвэрийг дахиад очил ерөнхийдөө гаргах байх гэж бодож байгаа. Тэгвэл нэг ерөнхий сайд, нэг хөдөө аж ахуйн сайд солигдохоор бодлого нь өөрчлөгдөд за би одоо энийг ингэнэ гэж. Тэгэхээр энэ бодлого доктортой байх явдал газар тариалангийн салбарын цаашдаа хөгжилд маш чухлаа гэж манай холбооны зүгээс үзэж байна. Өнгөрсөн намрын тухайд яалтч одоо таны түрүүнд урьдсанчлан те нийлүүлэлтийн асуудал үүссэн. За хаврын одоо намрын одоо ургац зураалт бол төлөвснөөс бол доогуур байсан. Тэгээд дутагдана гэд импортоор худалдаж авах одоо нөхөх юм зохицуулт хийсэн маа. Тэгэхээр ирэх намрын хувьд хэрвээ та бүхэн яг одоогийн эрсдлийг шийдвэрлэж чадахгүй бол ямар хэмжээний эрсдэл, ямар хэмжээний дутагдал гарна гэж тооцоолж байна. Одоо тийм тооцоол байна уу? Тэгэхээр энэ жил бол хамгийн чухал жил. Ягаад гэвэл өнгөрсөн жил бид нар ингээд зорилттой хэмжээнд хүрээгүй. Монгол улсын хэмжээнд хүнсний улаан буудай чалгаа авахгүй бусад таримлын үед ялгаа авахгүй эрсдэл үүссэн байж байгаа. Тэгэхээр энэ жилийн энэ одоо магадгүй одоо бас тодорхой хэмжээнд өрөш бэлтгэгдсэн. За чигийн өгтөр чигийн хангамж гайгүй байгаа ийм нөхцөлд засгийн газарт бид тавьж байгаа улсад бол энэ жил нэлээд сайн дэмжлэг үзүүлээд өгөөч. Тэгэх юм бол өнгөрсөн жилийнхээ одоо энэ алдагдлыг бид нар нөхөх болцоотой юм а гэж үзэж байгаа. Хэрвээ ингэж чадахгүй бол нөгөө л тарьсан талбай хэмжээгээрээ дарж чадаагүй талбай хэмжээгээр л дутагдал үүсэн. Дахиад импортын асуудал яригдана. Ер нь бол энэ одоо өнгөрсөн 2 жилийн өмнө гаргасан импортын улаан буудай, гурилын импортыг тэгэлсэнтэй, импортын татварыг тэгэлсэнтэй холбоотой энэ бодлогын алдааны хүндрэл одоо болтол бий болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг одоо албан тушаалтны юм уу, нэг бодлогын буруу шийдвэрээр шалтгаалсан энэ хүндрэл өөрөө ингээд 2-3 жил дамжиж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг л одоо доктортой байх явдал юм чухал. Тэгвэл энэ жил одоо ингээд 16,000 гадаад тарьж чадахгүй 10,000 гад тархилын бол 6,000 гад тарьж чадаагүй 40-50% төвсний дутагдал үүсэн ч гэдэг ч юм уу. Эсвэл одоо
312 мянган гаад биш 250 мянган гаад тарьчих юм бол үлдсэн 70 мянган гагаа сураж авч чадаагүй ургацыг л дахиад нөхөх л зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр энэ одоо энэ дэлхийн нийтээр буудааны үн, бордооны үн, нефтийн үнийн өсөлтөд шалтгаалж бид нар гаднаад авах буудааны үн дахиад нэмэгдэн шүү дээ. Энэ бүхэн дахиад хэн дээр очих вэ гэхээр ард түмний нуруунд дээр очих учраас одоо энэ гарах шийдвэр хурдан хугацаанд уян хатан гарах шийдвэрээс шалтгаалж ирэх намрын ургас шалтгаална. Тариаланчд бол өрн шаа бэлтцсэн тарихад бэлэн байж байгаа. Энэ бүх дэмжлэгийг үзээд тарьчих юм бол бид нар намар бол бас чамлахааргүй ургац авах тийм одоо боломж байгаамаа гэж үзэж байгаа. Одоо шатхууны үнийн зөрүүн дээрээс шалтгаалаад ямар хэмжээний нэмэлт санхүүжилтийн эрсдэл тулгархаар байна? Одоо ингээд бид нар агуулгад байгаа шатхууны 3400-аар өгч байгаа. За хэрвээ энэ 3400-ийн шатхууныг одоо ингээд зогсоочих юм бол хамгийн багадаа бид нар 1000 төгрөгөөр нэмэгдсэн шатхуул авна шүү дээ. Тэгэхээр одоо 3400-ийн 1000 гэхлээр чинь 30-аас 40% нэмэгдэл бол дахиад тэр буудаан дээр ч юм уу төмсөн дээр дахиад очно. Тэгэхээр энэ нэмэгдлийг одоо хамгийн бага түвшинд байлгах боломжгүй байдаг. Энэ дээр манай шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүд бас болцоо нэрээр үнэхээр одоо тухайн төрөөчийн үнээр нь ороод ирсэн байгаа бол тэр үнийг тариаланч таныг одоо дөнгөлтэйгээр олгох тэр тал дээр дахиад бид нар бол тавьж байгаа нь одоо энэ 15 гээд дууссан байгаа хугацааг дахиад 5 сарын 1 хүртэл сумгаад эргэн аж ахуйн нэгж одоо авах болцоог нь өгөөч гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ чинь шатхууныг бэлэн тооцоогоор авах гэж байгаа шүү дээ. Бэлэн тооцоогоор авахын тулд нөгөө тариаланчд өөрт нь бас л хөрөнгөлсөн мөнгө байхгүй учраас нөгөө банкнаас зээлээ авчиж авах хэрэгтэй байхгүй. Гэтэл банкны зээл нь хүлээгдээд байдаг. Зээлээ авч чадаагүй учраас нөгөө бэлэн тооцоогоор авахгүй 15-ны хугацаанд авч чадахгүй аж ахуйн нэгжүүд нэлээд их. Тэгэхээр энэ дээр нэг юм асуумаар байна л да. Аж ахуйн нэгжүүд тэртээ тэргүүл хавар одоо тариалтын те за намар ургацсан хураана. Энэ бизнесийн үйл ажиллагааны цикл тодорхой юм чинь шатхууны нөөцөө өмнө бүрдүүлэх боломж байхгүй юм уу? Тэгэхээр шатхууны нөөц бүрдүүлнэ гэхэлэр одоо сав хэрэгтэй шүү дээ. Ер нь бол худалдаж аваад өөрийнхөө одоо комбайнда тракторта хийгээл явна хөөс аж ахуйн нэг за ингээд 1000 тонноор нь 2-3 мянган тонноор нь авчих аж ахуйн нэгж бол ер нь том баг. Тэр нөөцлөх нь бол аж ахуйн нэгжийн нуруунд дээр өргүүлж юусоо болохгүй. Одоо юу гэдэг би нэг 50 гаад төмс тарьдаг яг урьдчилсан байдлаар одоо аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийдэг ч юм уу те шатхуун импортлогч компаниудтай урьдчилсан гэрээ хийгээд ийм одоо хугацаанд ингэж авъя шүү ч гэдэг юм уу ийм урьдчилсан төлөвлөлт байх ер нь боломжгүй мүү эрсдлээ хав хүтнээс. За тунг хэцүү. Ер нь манай зөвхөн газар тариалангийн аж ахуйн нэгжүүч бусад аж ахуйн тэр уурхаанууд хүртэл одоо нөөцлөд авах болцоо байхгүй шүү дээ. Тухайн үедээ л авах хэрэгтэй. Зүгээр газар тариалангийн салбарын нийт чадварыг бий болгохын тулд одоо бид нар тариаланчтай манай холбооны зүгээс хэлж байгаа зүйл юу вэ гэхээр одоо хэдүүлээ бүгдээрээ дандаа дэмжлэг хүсээд дандаа ингэж байж идэг биш ээ. Энэ одоо бизнес юм бол бизнесийн одоо тодорхой зарчмаар явдаг ийм чадвартай болох учиртай юм а. Энэ чадвартай болохын тулд одоо бид нар өнөөдрөөс эхлээд юу хийх ёстой юм бэ? Засгийн газрын зүгээс юу хийх ёстой юм? Манай аж ахуйн нэгжүүд ямар чадвартай болох ёстой юм бэ гэдэг дээр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага. Гэхдээ биднээс үл хамаарсан хөндрөлүүд гараад идэг байхгүй. Одоо газар тариалангийн салбар үе хэллээ шүү дээ. Манай Монгол орны байгаль цаг үеийн нөхцөл байдлын дэлхийн цаг үеийн өөрчлөлттэй холбоотойгоор бид нарт жил ирэх тусам эрсдэл нэмэгдээд байгаа байхгүй. Одоо өнгөрсөн жилийн ганг бол жишээл цаг үеийн байгууллагт бид нарт хэлээгүй шүү дээ. Дажгүй одоо олон жилийн дунджийн хэмжээний 100 болно гэж хэлсэн. Энэ бол маш буруу мэдээлэл байсан. За тэгээд аж ахуйн нэгжүүд тарьсан. Ерөөсөө төвийн бүсд бол ямар ч ургац авах боломжгүй байсан. Тэгээ ийм итчлийн нөхцөл байдал нөгөө аж ахуйн нэгжүүдийг аваад явах боломжтой гарахгүй байгаа. Гэхдээ бид нэр тариаланчд бидний хувьд бол ямар одоо хүсэл эрмэлзэл байна гэвэл аль болох бие дагаад боломжтой болох хэрэгтэй. Тэгээ цаг хугацаа байх юм бол яг энэ тал дээр бол нэлээд дэлгэрэнгүй одоо бодлогын шин чанартай нь ярьж болох юм байна. Өнөөгөө нөхцөл тавьж байгаа шаардлага бол зөв. Гэхдээ энэ өөрөө маш олон хүчин зүйлээс хамаарат байгаа. Нэгдүгээр бодлогын доктортой биш байдал, цаг үеийн нөхцөл байдал, за тариаланчдын одоо мэргэжлийн ур чадвар, нөгөө салбартаа техник технологи, инновац нэвтрүүлэх тэр боломж олцоо, хүсэл эрмэлзэл, чадхаас хамаарч байгаа их олон зүйл. Нэг зүйлийг төсөлд маш товчхон асууя. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн дулаалтай холбоотойгоор Монгол улс бол дэлхийн дулаалт хамгийн одоо өндөр өртөж байгаа орнуудын нэг. За ялангуяа манай хөдөө аж ахуйн салбарт энэ дээр одоо илүү шинчилсэн одоо инновац нэвтрүүлэх шаардлагатай, ялангуяа услахаатай газар тариалан ч юм арай өөр технологи нэвтрүүлэх шаардлагатай гэдэг дандаа зөвлөдөг. Одоогийн байдлаар яг танай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хэдэн хувь шинэ технологи нэвтрүүлсэн явж байна. Энд ямар хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулж байна? Томхон аж ахуйн нэгжүүд бол техник технологи маш сайн шинжилж хийж байгаа. Сая бид нар Агро Экспо гэдэг үзэсгэлэн гаргахад бол бид нар өнөөдөр техникийн шинжилгээүүд ялангуяа Атрын 3 дугаар аяны үед бол маш сайн
техникийг шинжилсэн. Хамгийн гол техникийн шинжилэл бол манай жижиг аж ахуйн нэгжүүд төр. Бага оврын механик гэж бол. Жишээлбэл хүнсний ногооны үн ягаа өндөр үнэтэй байна гэхээр ерөөсөө бараг 100% гар ажиллагаатай байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол бага оврын механик гэж болтыг нэвтрүүлэх, Монголын инженерүүдийн хүчийг ашиглах ийм асуудал хамгийн чухал. Хоёрдугаарт боловсон хүчний асуудал. Өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбарт мэрэгжлийн одоо боловсон хүч маш дутагдaltaй. Жишээлбэл одоо манай газар тариалангийн салбартаа өөр салбарын улсууд нэлээх очсон байгаа. Ялангуяа компани хувьцаа эзэмшигч, компани одоо эцсийн өмчлөгч гэж нэрлэх хүмүүс жишээлбэл дандаа мэрэгжлийн асуудал. Гэтэл мэрэгжлийн агроном, инженерийг ажилуулах явдал энэ өөрөө чухал. Хоёрдугаарт мэрэгжлийн ногоочин, тракторчин, комбайнчин бэлтгэх асуудал. Энэ бүгдийг шийдэх юм бол асуудлыг шийдэж болно. Яг одоо бид дэлхийн жишгтэй харьцуулах юм бол нөгөө механикч бол маш багатай байгаа явдал бүтээмжийг бууруулж байна. Бүтээмж буураад маш их хөдөлмөр зарцуулаад ихлээр нэг гарч байгаа бүтээгдэхүүний үнэтэй зарах хэрэгтэй болно. Гэтэл үнэтэй зарыг ихлээр худалдаа авах чиглэлд бол тэрийг одоо худалдаж авах боломжгүй. Тэрний оронд импортын хямдхан ногоо аваад идэх нь илүү ашигтай болдог ч юм уу. Ийм байгаа учраас энэ дээр л тал талдаа анхаарах.